Монголын зохиолчдын эвлэн шагналд зохиолж Сономын чулууны 1996 оны Утгын чимэг богино өгүүлгийн наадмын Дэд тэргүүн байрын шагналд зохиол Харьяат өгүүлгийг хүргэж байна. Луу хаан 70 насыг хүрв. Үүр ичээндээ юу ч юм зөөгч шоргойлж шиг өдөржин хашаандаа тэнэж нэгийг амжуулна. Язоор нөмхөрч яаж ийсэн шургааган хашааныхаа зайс юмхийг чигчиж тарьсан цэцэг ногоогоо бүхнээ имэрч элбэн босгож суун голоос дамнуургаар ус зууж эсвэл зэвтэй хадаас тэгшилж өнжин. Завтайхан бол чихэртэй хар цай оочлон нардаж дэвэн галвын өнгөрсөн сар жилийн тоосноос хэрэгтэйгээ онгочих мэт бодлогоширж бүхтийн суун. Энэ их дөрвөн уулын бэл нэгэн сайхан голын хөвөнд 50 жил гэлдэрчээ. Мөнхийн тунгалаг хөх тэнгэрийн дор амьдрах хүрд дугуйн өөрөн өнхөрч ирсэн шигэ Монгол газар усанд хайсан чулуу шиг алдран шингэсэн учир бий. Их хотын голомт төв цахилгаан комбинатад 30 жил үнс зөөсөн хөгшин хятад цаг улирал бүрнээ зохирч хүмүүн айл арын шинж төвгөө баржээ. Үнс зөөх ногоо хуурхаасуур эрдэм мөхөс доожоогүй амьтныг их хожуухан бэлэвсэн авгай цаашаа гисэнгүй нь сохор аз болон үлдэж. Учрыг олох, мөнийг сонгохдоо талаалдахгүй тэр Монгол авгайн нөмөр нөөлөгт луухан энэ зэрэгтээ бидэрч явсан шиг билээ. Хувь заяаны хилтгээд үр хөхөд заяасангүй. Олон жил бийсээ мансан мэт эл хулийн дунд дүнсийсэн хоёр биений хорвоо элдв хараал зүхэл хэрүүл тэмцлээс хол хөндий өнгөрч олсноо болгоох олхоо сангалцахын төлөөнөө нэгэн хүмэт өндийж суусаар энэ хүрсэн гэдэг юм. Гэвч зуны эхэн сар шутрах нэгэн гигэн тунгалаг өглөө өө сэвгүү өнөө хэвийн гангарыг цав суулгасан үйл явдал боллоо. Авгай артлан тус бүр хоёр цэнгийн алтан бөгж эмгээ зүүж хөх үйтэн ухаар дээлээ гарган нандинав. 70 нас хүрсэн өвгнөө милааха дээд гоёл хэмээн гурваар имжүүлж оюулсан хүрэн даавн дээлийг зэхэн аяар дөлгөөнөр луухандаа хандаж өвгөн минь төрийнхөө сонгуульд Монгол дээлээрээ гоёж очие доо. Монгол улсын Харьяат чинь Монгол шиг байхаас өөр яах вэ? Тийм ч сайхан химээж сайхан ааш гаргасан чинь хай нэг өмсөөгүй яаж юу болно вэ хэмээн тоомжиргүй хариу сонсов. Төрийн минь жолоог Монгол нь барьдаг. Монголоо Монгол нь сонгодог. Ийм их хувь заяаг гоочилж болдоггүй. Наадам сонгол хоёртоо дээлээрээ гоёж гайхуулдагч хуучны юм шүү гэж номнох вэ. Надаа ямар хамаатай. Хин намайг мэдхээ. 50 жилээ өмсөөгүй юу хийнэ гэж ундуйцэж байв. Буруу ишилсэн сүх шиг зүнж умонсон лууханаа ээлж нэг эрэхлэн хэл айлгаж нэг хайларч хялам хийж бас айлгсан ч тусыг исолж ундуйцсан авгай. Битгий солиор муу илжиг. Юу ч үгүй гуйлах чин өмдөө чирж ирчгээд хэний буйнд бисаа шиг пиндисэн юм. Усыг нь уул, ёсыг нь дагдаг. Хүй чи хаагуур нь гарах юм? Алив тэр паспортыг чинь аваачаад өгчихье. Авч болсон юм, өгч боллгүй яах юм? Гэд агсарч гарчээ. Луу хаан чимээгүй сууж. Чи юу яриана? Би төрөө мэдэхгүй. Төрөө намайг мэдэхгүй. Танай засаг ямараа? Яадаг төрөө? Хэмэн бовтнож хэр тоос болсон хуучин муу хилэн хүрмээ шүүрэн авч хэдрээд шурхийн гарч чаджээ. Хараал зүхэл урсгасан Харьяатын Монгол авгай хувцлах гэж мөнгөн сар нэхэн гарахад шааханы улан гэлэлцсэн луухан хорооны улаан булан орох замаар сайварлан цаашилж байлаа.